Хүн яагаад архиудаг? Хүн яагаад архинд донтдог? Монголд яагаад эмэгтэйчүүд архи ууж донтох нь өсөөд байна вэ? Тэдний гол шалтгаан бол сэтгэл готрол, ганцаардал, ажилгүйдэл, ядуурл. Та ер нь эмнэлэгт ирнэ гэдэг бас нэг талаараа бас их зориг штэ. Би ингээд эмчлүүлэн би бол үнэхээр архины хамааралтай бол болцсон юм байна гэд өөрийгөө хөлийн зөвшөөрөөд ирж ийн гэсэн үг. Энэ шийдвэрийг яаж гаргав? Ер нь бол баг шийдвэр бол өөрөө л гаргасан. Яг тэгэхээр би чинь одоо эмэгтэй хүн өөрөө шийдвэр гаргахгүй бол ажнаас мянга төлөхөд ингээл яваад байвал өөрөө ингээл яваад байна шүү дээ. За сүүлийн 10-аад жил ингээл айгүй багаар ууж байгаа л сүүл рүүгээ одоо сүүлийн 1 жил бол арай ахиулсан байхгүй. Тий. Өөрийгөө одоо юу гэдэг нэг архины хамааралтай болчих нь болоогүй гэж бодож явдаг байсан уу? Яг тогтмол бол хэрэглэхгүй. Нэг уухаараа ингээд өргөжлөлөө хийдэг нэг болчихдог байхгүй. Тэгээд уухгүй бол ерөөсөө яг ууйсан тийм сэтэл ерөөсөө байхгүй. Уухаараа одоо юу гэдгийг ямар нэгэн амьдралын асуудал гэдэг юм уу, сэтгэл зүйн асуудлаа мартчихээн гэж бодож уудаг юм уу? Та одоо ингээд бодож хахад яагаад уудаг байсан гэж өөрөөсөө бас асууж л байгаа. Ер нь угаас анх ер нь архи уух шалтгаан нь бол гэр бүлийн асуудал анханд бол байсан байхгүй юу? Хөрс өдөртэй хөвгттэй тэгээд гэр бүлийн ингээд асуудлаас болоод анх бол архи ууж эхэлсэн. Гэр бүл салтаас. Ер нь архи уухаар те ерөөсөө л сэтгэл санаагаар амар хямардаг. Ардаа ямар нэгэн асуудалгүй байсан ч гэсэн хүн чинь ажил төрлөө алдна. Мэдээж үр хөвгтэй байгаа үр хөвгт нь миний хүүхэд санаа зовж байгаа, ах эгч маань санаа зовж байгаа гэл тэр ажил төрлөө хадуу хамаг юм ингээл ард хоцорч байгаа шүү дээ. Тэгээ тэрэн дээр ингээд улам ингээд нөгөө сэтгэлээр унахаар буцаад нөгөө архиа ингээд уухаар нөгөөдгөө мартах жишээ нэ. Ер нь бол ингээл хамт ууж байгаа хүмүүсийн байдал ерөнхийдөө ер нь бараг тийм байдаг ихэнх нь.